сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд математикийн эсэлтийн шалгалтын 2022 оны А хувилбарын бодлогуудыг бодож үзүүлье. За нэгдүгээр бодлого маань 3-ын хас 2 зэргийн утгыг олоорой гэсэн бодлого байна. Нэг онооны бодлого тийм. За бодлогыг харъя цөмөрөө. За тэгвэл хасах зэрэг гэдэг маань ямар зэрэг гэдэг юм бол нөгөө энэ тооны уруу тоо буюу 1-ийг хуваах нь гэдэг болдог. Өөрөөр хэлбэл 3-ын хас 2 зэрэг гэдэг маань 1-ийг хуваах нь 3-ын 2 зэрэг болох нь. Тэ? Хасах зэрэг гэдэг маань уруу тооных нь тэ. За тэгэхээр 3-ын 2 зэрэг маань бол 3 3 9 буюу 9-ийн 1. Тэгэхээр манай хариу А хариу маань яг нь зөв хариу байх нь. За хоёрдугаар бодлогоо харъя. Ангийн 9 сурагчийн гэрийн даалгавар тус бүрийг ингэж бодож өгч бодлого тус бүртээ ийм бодлого боджээ. Өгчлийн медианыг олоорой гэж. За бодлогыг харъя. За медианыг олохдоо багаас нь их рүү эренбэлж бичдэг. За цөмөрөө ингээд харангуут хамгийн бага утга маань 1 бодлого утсан 3 сурагч, 2 бодлого утсан 2 сурагч, 3 бодлого утсан 2 сурагч, 4 бодлого 5 бодлого утсан 1 сурагч байна. За ингээд багаас нь их рүү эренбэлж. За тэгэхээр медиан гэдэг маань яг алийг хэлдэг гэх юм бол яг голд байгаа элементийн утгыг авч хэлдэг. Тэгэхээр энэ 9 элементтэй юм чинь голд нь одоо юу вэ гэсэн үг. Эхний хамгийн сүүлийн бага дөрөв нь болохоор 3 шигний 1 2 байна. А их дөрөв нь болохоор 3 4 5 байна. А яг голд нь 2 гэдэг тоо үлдчихэж. Тэгэхээр энэ маань манай медиан байна. Тэгэхээр манай зөв хариулт маань D байх нь тийм ээ. За 3 дугаар бодлого маань e под x тэнцүү 3x-ээс хасах нь 1 бол e под 3-ыг олоорой гэсэн бодлого байна. За тэгэхээр e под x гэдэг маань юу гэсэн үг вэ? Энэ функцийн маань оролтын утга нь бол x байх юм бол тэрийг 3-аар үжлээ 1-ийг хасрах гэж. Одоо манай x-ийн орон хэд вэ гэсэн. 3 байна гэсэн үг болох юм. Тэгэхээр тэрийг 3-аар үжүүлээд 1-ийг хаслаа. Тэгэхээр 9-өөс 1-ийг хаслаа 8 байх нь. Тэгэхээр зөв хариулт маань C байх нь. За дараагийн нэг бодлого авч үзье. А олонлог маань 1 2 3 4 5 ба B олонлог маань 3 5 7 гэсэн олонлогийн нэгдэл элементийг олоорой гэсэн. За тэгвэл нэгдэл олонлог гэж юу гэдэг вэ? Бүх элемент хоёр олонлогийн нэгдэл гэдэг маань бүх элементээс нь тогтсон олонлогийг яах нь хэлдэг. Өөрөөр хэлбэл юу гэж хэлэхэд А олонлог маань 1-ээс 5 юм чинь 1-ээс 5 дээр одоо B олонлогийн А олонлогт ороогүй 7-г нэмээч гэсэн үг. Тэгэхээр нэг одоо энэ 2 ширхэг А чухар Б чухар байна 3-ыг 2 удаа бичих болох биш. Зүгээр л яг энэ олон А Б олонлогийн бүх элементийн дотор байж хаар өнөөс одоо давхцаж орно гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энэ нэгдэл бодлого нь хэдэн элементтэй вэ гэж юм те. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл чадлна гэсэн үг шүү. Тэгэхээр 1-ээс 5 1 гэхээр 6 элементтэй. Буюу манай хариу B байх нь. За 5 дугаар бодлогыг харъя. А матриц маань 3 1 гэсэн мөр матриц байна. 1 мөртөө 2 багантай тий. Харин Б матриц маань 2 мөр 2 багантай буюу эхний мөрийн элемент маань 2 3, хоёр дахь мөрийн элемент маань хасах 3 хасах 8 бол А Б матрицын үржүүр нь ямар хэмжээстэй байх вэ гэж. За тэгэхээр хоёр матрицыг үржихэд эхний матрицын багны тоо дараагийн матрицын мөрийн тоотой явах нь тэнцүү байдаг. Өөрөөр хэлбэл эхний А матрицын маань хэмжээс маань 1 мөр 2 багантай хэрэг ингэж бичиж шít 1-ийг хасах 2. А Б матриц маань 2-ыг хасах 2. Тэгэхээр эхний матрицын мөр дараагийн матрицын багтай энэ хоёр хоорондоо их тэнцүү байна. За тэгэхээр үржир матрицын хэмжээс юу байдаг вэ гэх юм бол эхний матрицын мөрийн тоо дараагийн матрицын багны тоо хэмжээсийг авдаг буюу 1-ийг харьцан 2 багтай хэмжээстэй матриц буюу манай хариу E хариу байх нь. За дараагийн бодлого 6 дугаар бодлого харъя. А вектор маань болохоор 1 хасах 4 ба Б вектор маань 4 3 гэсэн вектор бол 2А вектор дээр 1 Б векторыг нэмэхнийг олоорой гэж. За тэгэхээр эхлээд цөмөр 2А вектор олъё. Векторыг тоогоор үржихэд бол уг векторынхаа координат тус бүрийн үржиж. Тэгэхээр 1-ийг 2-оор үржихэд 2, 2-ыг 4 хасах 4 үржихэд хасах 8. За тэгэхээр ингээ 2А векторээс Б векторыг цөмөрөөр хасъя. Нэмье те. Тэгэхээр 2А вектор маань 2 хасах 8 өгсөн. Нэмэх нь Б вектор маань 4 3 өгсөн. За тэгэхээр 2 векторыг нэмэхдээ тус бүрийн координатыг нэмдэг. Тэгэхээр 2 дээр 4-ийг нэмэхэд 6 хасах 8 дээр 3-ыг нэмэхэд хасах 5. Тэгэхээр манайх 6 хасах 5 буюу манай хариу маань D хариу зөв байх нь. За 7 дугаар бодлого харъя. А гурвалж 1. За А гурвалж маань энэ тийм ээ. За А векторыг параллелаар зөөхөд Б вектор гурвалжин гарчээ. А вектор болоо. Тэгэхээр А векторыг параллелаар зөөхөд
Тэгэхээр аль нэг оройг сонгоод авчих. Жишээлбэл А ойр энэ векторын энэ хасган дэх оройг сонгоод авъя л да. За тэгвэл энэ хасгныг оройгоо твтэй тэнхлийн дагуу 1, 2, 3 нэгж зөөцсөн байна. За тэгэхээр x тэнхлийн дагуу 3 нэгж зөөсөн байна. Харин босоо тэнхлийн дагуу яах нь 1 нэгж доош нь зөөсөн байхад яг энэ хоёр яах нь давтагдах юм. Тэгэхээр твтэй нэг буюу x нь 3, y нь хасгныгээ зөөх нь доош нь зөөсөн байна тийм. Тэгэхээр манай вектор маань 3 хасгныг буюу c хариу маань яах нь зүг байх нь. За 8 дугаар бодлого харъя. Y тэнцүү синус 2x функцийн уламжлалыг олоорой гэж. За тэгэхээр цөмөрөө уламжлал олохдоо давхар хөнгөцийн уламжлалыг олохдоо яадаг вэ? Эхлээд гадна талын хөвсөс нь аваад дотор талын хөвсөд үүсдэг. Гадна тал нь юу вэ гэвэл синус x вэ. Тэгэхээр синус x-ийн уламжлал маань бол косинус x буюу өнцгийн нэрсээ олдохгүй косинус 2x гэж бичиж байна тийм. За харин одоо дотор талаас нь уламжлал авъя. 2x-ээс уламжлал авахаар 2. За тэгэхээр энэгээр өчөж өгнө. Тэгэхээр манай хариу 2 косинус 2x буюу d хариу байх нь. Зөв хариу маань d байх. За 9 дугаар бодлого харъя. 37 хуваах нь хаалтаа нийлэн 1 бүхэл 6-ны 1-ээс 8-ны 7-ыг хассан утгыг олоорой гэсэн байна. За ийм илэрхийллийн утга олохдоо хаалтанд байгаас нь эхлэе боддог тийм. Хаалтанд байгаа маань 1 бүхэл 6-ны 1-ээс 8-ны 7-ыг хасгаж байна. За ижил хуваар 8 6 2-ын хамгийн бага ерөнхий хуваагдах чинь 24 учраас энэ ихний бутгай 4 дараагийн бутгай яах нь 3-ыг өгчвөл 1 бүхэл 24-ний 4-өөс хасах нь 1 бүхэл 24-ний 21 болчихно. Гэтэл 4-өөс 21-ийг хасч болохгүй учраас энэ бүхлээ хойш засаг бутгай болох шилжүүлээ. 1 бүхэл 24-ний 28 болчихно. За 4 дээр 24-ийнх нь шүү дээ 1 бүхлээ. За ингээ 21-ийг хасчих юм бол 24-ний 7 хаалтанд орох юм. За хоёр дахь үйлдэл маань болохоор 30-ны 7-гоо 2 таалдах тоо буюу 24-ний 7-д яаж хувааж. За тэгэхээр энгийн бутгайг хооронд нь хуваахдаа хуваагч буюу энгийн бутгайгаа байрын солиод үржүүлдэг. Тэгэхээр 7 24 2 байрын солилоо. Тэгвэл 7-нууд нь хоорондоо хураагдчихна. 30 24 2 маань 6 хураагдчихвал 30-д дугаар 5 24-д дугаар 4 гэхээр эндээс 5-ны 4 буюу манай хариу Е хариу зүг байх нь. Е хариу маань зүг байх. За 10 дугаар бодлого харъя цөмөрөө. Тэгээс ялгаатай А, Б тоонуудын хувьд А-г 2 хуваасан нь Б-г 2 хуваасандаа тэнцүү бол 3 агаас хасган Б нэмэх нь 2 хуваах нь 2 А нэмэх нь 2Б утгыг олоорой гэж. За өгсөн нөхцөлөө харъя. А-г 2 хуваахад Б-г 3 хуваасандаа тэнцүү. Пропорцоор ингэ үржүүлчих цөмөр. Тэгвэл 3А маань 2Б-тэй яах нь тэнцүү боллоо. За бид нар юу олох гэж байгааг бол 3 агаас хасган Б хуваах нь А нэмэх нь 2Б. Тэгэхээр 3А-гийн хооронд юу гэх вэ? 2Б-г тавьж болох юм. Бас энэ 2Б-гийн хооронд яах нь 3А-гаа бас орлуулж болно тий. Тэгвэл хуваар маань тэр чигтээ Б, хөвтөр маань тэр чигтээ А болчихлоо. Тэгэхээр 2Б-гээс Б хасгаад Б, А дээр 3А-г нэмэхээр 4А болчихно. За өшөө бас нөхцлөөсөө ингэж ойлгох юм цөмөрөө. Энэ баага 3 2-тойгоо пропорцлоод өөрчилчих юм бол Б-г хуваах нь А маань 3-ны 2-той тэнцүү. Тэгэхээр энд Б-г хуваах нь А байгаадаас эннийхээ оронд 3-ны 2-ыг орлуулчих. Биш 2-ны 3-ыг тий. Би буруу биччихлээ. За тэгвэл энд 2 4-ийн хэд вэ? 8-ны 3 болох нь. Тэгэхээр энэ бутгай маань 8-ны 3 хэлбэртэй байжээ. Тэгэхээр манай хариу А хариу маань зүг байх нь. За дараа нь 11 дугаар бодлого харъя. Хаалтаа нийлээ 3x-тэй нэмэх нь 9-ийг язгуурын дор x-ээс сан 2 үржүүлээд тэгтээ тэнцүү гарсан байна. За эндээс бодлогынхаа өмнө зүгээр тодорхойлох мөч гэдэг юм харъя. Ямар ч тэгсрийн язгуур дорхтой тгээс их байх тэнцүү. Эндээс x-ээс нь 2 тгээс их буюу 2-оо хойш орчихвол x нь 2-оос ихтэй болчихно. Тэгэхээр эндээс шууд бодлогынхаа хариу болж болно. Өөрөөр хэлбэл x нь 2-оос их буюу тэнцүүд авах. Тэгэхээр 2-оос бага байгаа энэ A, B, D, E бүх хариу манай биш. Ганцхан C бол таах нь шүү. За хэрвээ үндсэн бодолд нь ямар бодолтой байх вэ? 2 тооны үржил тэгвэрээ чинь туус үртэй тэнцүү. 3x-тэй нэмэх нь 4 9 тэгтэй тэнцүү. Энэ язгуур дорхын 2x-ээс нь 2 нь ч тэгтэй тэнцүү. За дээдлийн 3x-тэй нэмэх нь 9 тэгтэй тэнцүү гэдгээс x тэнцүү хасах 3, доотлоос нь x тэнцүү хасах 2. Гэтэл тодорхойлох мөч маань 2-оос ихийг аваарай гэсэн учраас хасах 3 маань хариу биш. Тэгэхээр манай ганц хариу C буюу 2 гэдэг хариу гарах нь. За ингээд амхан бодож болох юм тий. За дараагийн хичээл дээр яах нь өргөжлүүлээд цөмөрөө
12 дугаар одлоос эхлээ өргөшүүлээд явах нь үзье.